За хүүхдийн номын сантай хамтраад өнөөдөр уулзалтыг зохион байгуулж байна. Хүүхдийн төв номын сангийн зүгээс яг энэ саяхан 8 сард хэвлсэн Хүнийрхийн цагаан толгой гэдэг хүүхдийн номыг номын сан чимэгчлэнүүдэд танилцуулж өгөөч гэж хүсэлтийг маань хүлээн аваад тэгээд инхүү уулзах боломжийг олгосонд бол талархаж байна. Тэгээд миний зүгээс бол яг ямар ном хийсэн бэ? Энэ маань ямар учир холбогдолтой вэ? Үүнийг дараа нь яаж уншлахад болон хүүхэд суралцахад ашиглах боломжтой вэ гэдэг талаас нь та бүхэнд товч мэдээлэл бэлдсэн байгаа. Тэгээд бэлдсэн дээр слайд харагдаж байна уу? Харагдаж байна. За тэгээд Хүнийрхэн цагаан толгой номыг зохиогч Булар сайхан миний бие одоогор бол яг Хүнийрхэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд их тайвныг зохицлох хүрээлэн төрийн бас байгууллагын захирлаар ажиллаж байгаа. Тэгээд та бүхэн урилгыг хүлээн авч уулзалтанд оролцож байгаад бол талархаж байна. За манай Монгол улсын хувьд бол Асын араа 2050 гээд бодлогын баримтчийг гаргасан байдаг. Энийний 5-5 дээр нь иргэний нийгэм хувийн хвшил төрийн түншлийг бэхжүүлэхэд одоо замаар альва хөгжлийн бодит төлөлт хэрэгжилтэнд бүхий л талууд оролцдог юм тогтолцоог бүрдүүлнэ гэж зориод 2050 он гэхэд бол манай улс эдийн хүний эрхийн соёлыг одоо түгэнд илрүүлэх хөрс суурь бол бүрэлдсэн байна гэж бол тухайлан заагаад өгсөн байдаг. Тэгэхээр энд хүрэхийн тулд бол энэ хүнийхэн талаарх олон нийтийн мэдлэг ойлголт дэвшилж бусдын эрхийг хүндэтгэсгэх туршлага бол аль хэдийн практик болсон байна гэж бол тодорхойлсон байна. Тэгэхээр миний зүгээс энэ тэргуунд та бүхэнд онцлогийг хүсэж байгаа зүйл маань юу юм бэ гэхээр яг манай улсын хувьд бол яг энэ хүний эрхийн түгээмэл соёл гэдгийг юу гэж ойлгож байгаа юм. Энэндээ ойртохын тулд бид нар юуг анхаарах юм. Тэгээд номын сан энд ямар үүрэгтэй байж болох вэ гэдэгтэй холбоотой энэ слайдн дээр нэг зүйлийг онцлогч хүсэж. Тэгээд та бүхэн эндээс харах юм бол энэ Асын араа 2050 гэдэг баримтчгийн энэ хүний эрхийг дээдлсэн нийгэм 5-5 гэдэг зорилтын 3 дугаар үе шат нь юу юм бэ гэхээр а а хүний эрхийн түгээмэл соёл гэснийг ойлголттой байна. Тэгэхээр та бүхэн энэ слайдны тэр 3 дугаар үе шат 2041-ээс 2050 он нийгмийн бүх харилцаанд хүний эрхийг бүрэн хангасан тогтолцоог төлөвшүүлэх дээр энэ хүний эрхийн түгээмэл соёл гэдэг ойлголт яригадаад байгаа. Тэгэхээр энэ хүний эрхийн түгээмэл соёл гэдэг маань товчхондоо юу гэсэн үг вэ гэвэл хүн бүр эрхээ мэддэг, бусдын эрхийг хүндэтгдэг, эрхээ эдлэх бүхий л таатай нөхцөл бүрдсэн хүний эрхийн талаарх мэдлэг ойлголт дэвшлэхийн тэддэггээр ямарваа нэгэн хүний эрх зөрчсөн зүйл байх юм бол түүнийг даруй одоо арилгаж хүний эрхийг эдлүүлдэг ийм таатай нөхцөл бүрдсэн байх юм байна гэж бодож байгаа. За тэгвэл энэ хүний эрхийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголт хэр байгаа юм, бусдын эрхийг хүндэтгэх хандлага хэр төлөвшсөн байгаа юм бэ гэдэг зүйлийг тодруулах шаардлага гарч ирж байна. Тэгэхээр бид нар энэ хүний эрхийн цагаан толгой номон дээр ч тэр цаашид хүний эрхтэй холбоотой зүйлийг харахтаа ч тэр юг харж болох юм бэ гэхээр яг аливаа үйл ажиллагаа нь яг хүнийг хүн гэж хүлээн зөвшөөрч одоо хүн гэдэг бод галаар нь хүлээн зөвшөөрч хүндэтгэж чадж гэнэ үү? Түүндээ тухайлан анхаарч яг идлүүлвэл зохих эрхийг идлүүлж гинэ. Яг тэр жишг стандартыг дагж гинэ гэдгийг нэг талаас харж болно. Нөгөө талаас нь яг хүний эрхийг идлүүлэхдээ удирдлага болох зарчмыг барьж чадсан уу гэдгээр нь аливаа төрийн үйл хэргийг бол үнэлэх бүрэн боломжтой байгаа. Тэр нь ямар улс төрийн ам хүчин байхаас үл хамааран яг хүний эрхийг хангаж чадж гинэ гэдэг дээр энэ зарчмыг удирдлага болгосноо гэдгийг харж болж байгаа. Тэгэхээр хүнийг хүн гэдэг бод галаар нь хүлээн зөвшөөрөх, хаач байсан хүний эрхийг идэвхжүүлэх ёстой. Эрхийг хэн нэгэн өгдөг биш. Эрхийг хүн одоо төрөлхөөс жам ёсны шинжтэй өөртөө эрхшээдэг. Тэгээ эрхүүдийг сайн эдлүүлэх юм бол өөр эрхээ таатай нөхцөл бүрддэг. Эрхийг зөрчвөл өөр эрхэд сөрөг нөлөө үзүүлдэг. Тэгээ ямар нэгэн ялгарлан гадуурхалтгүйгээр эрхтгш байдлаар эрхийг эдлүүлнэ. Тэгээ та нэгэнт эрхийг эдэлж байгаа бол бусдын нүүр хүлээнэ гэсэн энэ зарчмыг
одоо удирдлага болгож байгаа хүний амьдралыг одоо сайн сайхан болгоход эдлүүлж чадж байгаа гэдгийг нь харах асуудлыг ярьдаг. За тэгвэл энэ маань бол одоо юу гэдгийг хүний сайхан сэтгэл одоо хүннийх нь өөрт нь төрлөхөөс олж авсан итгэл зэрэгээс илүүтэйгээр одоо орчин цагт бол яг энэ хууль дүрм журмаар тухайлан заасан тэр эрхүүдийг баталгаатай эдэлж чадчихна уу? Яг үнэт зүйл байдлаар өөртөө авч чадчихна уу гэдгээр нь харах шаардлага гараад ирсэн. Тэгэхээр хүүхэд байхаас үл хамааран одоо багш, номын санч одоо бүгдээрээ л одоо яг эрх агуулагч гэдгээ мэддэг байх. Би ямар эрхтэй юм бэ? Би тэгээд тэр эрхээ яаж идэх ёстой юм бэ? Идэж чадахгүй байвал яаж, хаанаас шаардах вэ гэдэг бол одоо бидний яриад байгаа тэр арчсан нийгмийн чухал нэг тулгуур болох оролцоотой шууд холбоотой. Тэгэхээр иргэдийг оролцдоггүй, иргэд оролцохгүй байх гэж ярьж байгаа бол иргэд тэрийг мэдэхгүй байна. Иргэд яаж шаардахаа учраа олохгүй байна. Тэгээд шаардсныхаа мөрөөр эрхээ эдлэн гэдэгтээ одоо тэр итгэл үнэмшил төрөөгүй байна гэж харж авч байгаа. Тэгэхээр нөгөө талд нь төрийн зүгээс яг эрхийг нь зөрчихгүй байх, хүндэтгэх ямар нэгэн этгээд эрхийн зөрчигдсөн байх юм бол тэрийг нь тасан зогсоож зөрчигдсөн эрхийн сэргээн эдлүүлж хохирлыг нь барагдуулахыг хамгаалах гэн. За тэгээд хүний эрхийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж байгаа хүний эрхийн талаар таниулж ухуулж байгааг бол хүний эрхийг хөвлөн дэмжиж байгаа үйл явц гэж ойлгоно. За тэгээд хүний эрхийг эдлүүлэхийн тулд боломж болцоо бүрдүүлж байгаа нөөцийг хуваарлаж авах юм бол бид нар хүний эрхийг зориулсан хандлагаар хариуцлагатай ажиллаж байгааг харж болж байгаа. Тэгэхээр яг өнөөдөр манай нийгэмд энэ хүний эрх зориулсан хандлагыг удирдлага болгож чадчихэв үү? Энэ дээр бид нар яг тэр хүний эрхийн төгөөмөл соёлыг төлөвшүүлэхдээ юу хийж байгаа вэ гэдэг асуулт гарч иж байгаа. Тэгэхээр 2021 онд бол стратегик гэм төрийн бас байгууллагаас яг манай улсад хүний эрхийн талаарх олон нийтийн ойлголт хандлага практик ямар байна вэ гэдгийг тодорхойлох судалгаа хийсэн байдаг. За энийг та бүхэн дэлгэрэнгүй үзье гэвэл хүний эрхийн үндэсний комиссийн цахим номын санд бол энэ нэрээр татаж авахар хадгалаатай байгаа. За энэ судалгааны үр дүн дээр юу яригддаг вэ гэхээр яг судалгаанд оролцогчдын зүгээс яг хүний эрхийн талаар та ямар мэдлэгтэй вэ гэдэг тэгэнгүүт за дийлэнх олох нь бол дунд болон дундаас доош мэдлэгтэй. Би яг хүний эрхийн талаар бол бүрэн дүрэн мэдэхгүй зарим зүйлийг сонссон, харсан, үзчихсэн. Тэгээд нас залуучих юм бол яг уу эсвэл боловсролын зэрэг төвшин нэмэгдэх юм бол ингээд тодорхой хэмжээнд хүний эрхийн талаарх ойлголт агуулга нь бол жоохон өргөн дэлгэрэнгүй болж байгаа тийм зүйл ажиглагдсан. Гэхдээ яг тухайн хүмүүсийн тодорхойлж байгаа мэдлэг нь бол одоо мэдээллийн төвшний яг түүнийг боловсруулад одоо хандлага руугаа чиглүүлээд асуудал тулгарлаа гэвэл түүнд хэрхэн хандах вэ гэдэг рүү бол өөрөмшүүлж авсан гэхээс илүүтэйгээр тодорхой ингэдэг тэгдэг юм байдин гинлээ гэсэн байдалтай байгаа юм дүр зураг гарч ирсэн байна. За тэгээ ерөнхий боловсролын сургууль яг энэ иргэний боловсрол хичээлээр хүний эрхийн талаар юуг ойлгуулж ийнө вэ гэхээр хүний эрхийн жагсаалтыг таниулдаг. Ийм эрхүүдийг эдэлнэ гэж бол ингээд жагсаацсан байдгийг бид нар мэднэ гэдэг түүнийг давтаж хэлдэг. Яг хүний эрхээ эдлэхийн тулд яах юм, хэнийг нь зөрчүүл яах юм, дахин зөрчихгүйд байвал хэрхэн сэргийлэх юм, нэгэнт зөрчигдсөн бол одоо яаж тэр эрхээ буцаагаад хэвийн төвшөндөө аваачих юм гэдгийг нь бол яг ингээд 12 жил сурахтаа бол бүр нүр мэдчих чадахгүй байгаа юм байна. Би боловсрлоос бол олж авч чадаагүй гэж хариулсан хүмүүс бол их байгаад байна. За мэдлэгийн төвшөнд. За тэгвэл дараа нь нөгөө мэдэж авсан зүйлээ хэрхэн амьдрал дээр нийгмийн харилцаанд эсвэл өөрт нь асуудал тулгархад ашиглаж байна вэ гэдгийг тодруулж хахад бол гэд хүний эрхийн талаар мэдэх бол чухал. Энэ хүний эрхийн тухай ойлголт бол миний амьдралд хэрэгтэй гэдэг. Энэ ач холбогдлыг нь бол бүгд маш өндрөөр үнэлж байгаа. Тэгээд тухайн хүмүүс асуудалд хэрхэн хандах вэ гэдэг яг юм 10 бодомж танилцуулаад за та үннийг тогтоохын тулд хүнийг эрүүдэн шүүх үү? Та шаардлагатай тохиолдолд хүнийг хүчирхийлэх үү? Та шаардлагатай бол одоо хин нэгнийг одоо гадуурхах уу, хажиглах уу, адлах уу, хавчих уу гэдэг ийм агуулгатай ийм 8 нөхцөлийг судалгаанд оролцсон хүмүүсээс ингээд танилцуулахад 10 хүн тутмын нэг нь бол ямар нэгэн байдлаар би өөрийнхөө зорилготойг хүрэхийн тулд хүний эрхийг үл тоон, хүчирхийлэл, ялгарлан гадуурхалт зэргийг бол үлднэ гэж бол хариулсан байна. За тэгээд тэр дундаа бол одоо юу гэдгийг өөртөө даваа тал болох эсвэл тухайн асуудлыг шийдвэрлэхийн тулд өөртөө илүү ашигтайгаар өргөөжтэй байлгахаар
хүчирхийлэл юм уу ялгарлан гадуурхалтыг бол үлднэ гэдгийг бол хоёр тутмын нэг нь гурван тутмын нэг нь баг дэмжсэн ийм хариулт байгаа юм. За тэгээд та яг амьдрал дээр өөрөө ямар нэгэн асуудалд орвол яах вэ? Та ямар нэгэн эрэгтэй зөрчигдсөн гэж үзээд асуудалд орвол хэн хандах вэ гэхэд бол хоёр хүн тутмын нэг нь бол цагдаа ажилласан байна. За тэгээ өөр хүнд хандах одоо өмгөөлөгчөөр өмгөөлүүлнэ, өмгөөлөгчөөсөө зөвлөгөө авна, эсвэл одоо юу гэдгийг бусад энэ чиглэлээр нарийн мэргэжсэн төрийн байгууллагад хандна, хүн эрхийн үндэсний комиссоос очиж зөвлөгөө авч гэдэг юм уу? Засаг даргад хандна гэдээ яг нөгөө төрийн үндсэн чиг үүргэнд яг хамаатай зүйлийг тодтогхон гаргаж ирж асуудлаа шийдэж чадж байна гэдэг дээр бол их дотоод үлмэг байгаа юм байна. Яг төрийн байгууллагын хүнд хандаж юу хүсэх шаардах бол мэдж чадахгүй байгаа юм гэдэг дүр зургийг бол гаргаж ирсэн. За тэгээд та нэгэнт асуудалд орчвол яах вэ гэдэг дээр бол яг ингээд залуу үе тэг ингээд 16-аас 34 насныхан бол ер нь би ямар ч байсан эрхийнхаа төлөө явна, өрөвдөл гомдол гаргана, шаардна гэд олон зүйлийг бол хэлж исэн. Аа эдгээр насныхан болон түүнээс дээш настай хүмүүсийн хувьд бол за би одоо нэгэнт зөрчигдсөн юм чи одоо тэрний мөрөөр яваад явах вэ? Адгийн зараг 10 хоног. За би тэгэж одоо нэгэнт болохгүй юмны төлөө яваад явах вэ гэсэн тийм хандлага байгаа нь нэг талдаа нөгөө бүрэн дүрэн мэдлэгтэй биш учраас тэгээд асуудлыг хэрхэн хандах вэ гэдэг яг тэр бодит туршлагыг одоо асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг тэр хандлагыг өөртөө ур чадвараа дээр тулгуурлаа олж аваагүй учраас ямар нэгэн байдлаар хийж чаддаг зүйл одоо яг өөртөөхөө амьдрал дээр туршиж үзээгүй байгаа учраас яг энэ өөртөө ихтгэлгүйгээр ингэж хариулах хандлага бол түгээмэл байсан. За тэгээд яг практик ямар байна вэ? За яг энэ өөрийнхөө бодит амьдралтай холбоотой одоо эрхийг тань идэлүүлсэн үү, зөрчсөн үү, яг асуудал юу болсон бэ? Ингээ хэрэгжил талаас нь ингээ асуухад бол гурван тутмын нэгэн шахуу миний эрх тодорхой хэмжээнд ямар нэгэн байдлаар зөрчигдөжсэн гэдээ янз бүрийн жишээнүүд хэлж байгаа юм. За тэгээ манай улс ч гэсэндээ өөрөө маш ихээр хүний эрхийг зөрчиж байна. Манай улсад бол маш их хүний эрхийн зөрчил гарч ийн гэж олонх нь бол хариулсан байгаа юм. За тэгээд тэр дундаа эрүүл аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндийг хамгаалуулах, амьд явах, сурч боловсрох эрх чөлөөтэй халдшгүй байх, хөдөлмөрлөх, төрийн дарамт шахалтаас ангид байх гэд маш олон эрхээ хэлж чадахгүй байна гэж бол хариулсан байдаг юм байна энэ судалгааны дүнд. За тэгээд нийт оролцогчдын 62.4% нь бол ямар нэгэн байдлаар амьдралдаа дарамт шахалтанд өртсөн. За тэгээд энэ нь ямар байдлаар илэрсэн бэ гэдээ харах юм бол одоо юу гэдгийг үг яриандаа доромж хараалын үг хэлж тий хүний эрхэм чанарыг хүндэтгэхгүйгээр хүнийг хүн гэж үзэхгүйгээр дорд үзэж харьцаж ирсэн, ялгуурлан гадуурхсан, үл хүндэлсэн. За тэгээ харааж зүгсэн. За тэгээ бие махбодын хүчирхийлэл бол залуучуудын хувьд бол их өргөн хэмжээтэй байгаа. Ийм дүр зургийг 21 онд бол судалгааны дүнгээс гаргаж ирсэн байна. За тэгэхээр энэ судалгааны мөрөөр за яг хүн эрхийн чиглэлээр ажилласан туршлага дээр тулгуурлаад болор сайхан миний бие. За тэгээд залуу зураач Мишельтэй хамтраад яг энэ хүүхдэд зориулсан хүн эрхийн цагаан толгой гэдэг номыг боловсруулсан. За энэ номын агуулга бол үндсэндээ 1948 онд баталсан нэгдсэн үндэсний байгууллагын хүн эрхийн түгээмэл тунхаглалыг зүйл бүрээр нь одоо тоомлон товч тайлбар болгож хүүхдүүдэд танилцуулахад бол бэлэн болгосон. Тэгээд агуулгыг нь таньж мэдэхэд нь илүү ойлгомжтой байх үүднээс бол ингээд зургалж яг хүн эрхтэй холбоотой асуудлуудыг нь бол ингээд шууд нүдэн тусахад илүү амар хэлбэр байдлаар ойлгуулахад зурж үзүүлсэн байна. За тэгээд хүн эрхийн түгээмэл тунхаглалын гол үнэт зүйл бол 1945 онд дууссан дэлхийн 20 дугаар дайны дараа инх тайван хөгжил хүний эрх чөлөө гэдэг зүйлийг бид нар ард түмэн бүгдээрээ нийлж энэ дэлхий дээр цогцлоох юм байна. Улс бүрэн үүндээ харах юм байна гэдэг тэр гол үнэт зүйлийг удирдлага болгоод за хаач байсан одоо ив нартай амар амгалан амьдрахад хүний эрхийг эдлүүлэх нь зүйтэй маа гэдэг агуулгаар номын хүрийг танилцуулсан байгаа. За тэгээ хуудас бүр дээр байгаа зургийг одоо хүүхд өөрөө үзээд надад юу байгаа вэ, байхгүй вэ гэдгийг харьцуулах бүрэн боломжтой. Тэгэхээр тухайн хүүхд одоо ээж аав нь төрийн алба, хувийн хвшил, төрийн бас байгууллагад ажиллаж байхаас үл хамааран хөдөө ор нутаг, хоц суран газар гэдгээс үл шалтгаалan яг энэ зүйл бүгд өөрт чинь чамд байх ёстой. Энэ нөхцөл боломж бүгд бүрдсэн байх ёстой. Гэтэл яг өнөөдөр яг чиний амьдрал дээр байна уугүй гэдгийг харьцуулах ийм
одоо эргцүүлж төсөөлөх харах боломжийг олгохын тулд энэ тайлбараас гадна бас зураг орж ирсэн байгаа. За тэгээд яагаад байхгүй байгаа юм бол гэж эргцүүлж асуух. Тэ одоо яах вэ гэдгийг ярилцахад бол энэ томчууд бол маш чухал юм байна гэдгийг бол зохиогчийн зүгээс бол онцолж байгаа. За Мишелийн хувьд бол ямар онцлогтой юм бэ гэхээр өмнө нь бол хүүхдийн чиглэлээр зураг, уран бүтээл төрүүлжсэн их туршлагатай. За тэгээ ялангуяа яг уран бүтээлчийн хувьар бол энэ хүүхдэд зориулсан номон дээр бол ажиллаж исэн туршлагатай гэдгээр нь бол бид хоёр бол хамтарсан байгаа. За миний зүгээс бол яг энэ Хүнийрхийн цагаан толгой гэдэг номыг гаргахдаа бол яг өмнө Хүнийрхийн үндэсний комист ажиллаж байхдаа энэ Швейцарын хөгжлийн агентлагаас олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн энэ цуврал тохиомлыг бол үзэж харж исэн. За тэгэхээр энэ дээр бол яг ингээд Хүнийрхтэй холбоотой нэр томьёонууд, олон улсын эрх зүй, олон улсын өмнөд эрх зүйтэй холбоотой, дипломатчтай холбоотой нэр томьёонуудыг ингээд маш хэлбэрээр иргэдэд ойлгомжтой байдлаар тайлбарлсан ийм тохиомл байсан. За үүний зэрэгцээгээр Англид төвтэй Amnesty International байгууллагаас яг энэ хүүхдүүдэд хүний эрхийг ойлгуулахын тулд бид бүгдээрээ эрх чөлөөтэй гэдэг хүний эрхийн төгөмөл тунхаглалын нэгдүгээр зүйл заалтаас иш үндэс болгоод яг 30 зураач нар бүгдээрээ ингээд цуглараад яг хүүхдэд зориулсан байдлаар тэр хүний эрхийн төгөмөл тунхаглалын 30 зүйлийг нэг бүрчлэн өөр өөрсдийн арга барил дэг жайг хэлбэрээр зурж дүрсэлж хүүхдэд таниулсан байдаг. Тэгэхээр энэ хоёр ном бол миний хувьд ингээд ой санаанд тод байгаад яг иймтэй адилханаар одоо хүүхдэд бүтээл төрөж хүргэх юмсан гэдэг бодлын мухарт хадгалсан хүсэл байсан. За тэгээд Мишелийн хувьд бол Нямдаш гээд Японы орчуулагчтай хамтраад надтай ажиллахаас өмнө бол өмнө нь гэр бүлээрээ унших хүүхд ирэх гээд одоо нөгөө 1989 онд баталсан нэгдсэн үндэсний байгууллагын хүүхд эрхийн тухай конвенцийн одоо зүйл бүрийг тайлбарлсан тайлбарыг бол ойлгуулахдаа таниулахдаа зураг зурж исэн юм туршлагатай байсан. Тэгээд бид хоёр цахимаар холбогдоод тэгээд ойролцоогоор 7 сар 8 сарын орчмын хугацаанд бол яг ингээд номын санаа, зураг, хийц, агуулга энэ төрөө бол тохироод ингээд ажилласан байгаа. За Хүнийрхийн цагаан толгой гэдэг номыг ингээд нээгээд харах юм бол ингээд цэнхэр шувуу гол дүр болоод тэгэхээр тухайн шувуу яг энэ амьдралыг тоолох хугацаанд яг юу үзэж нийгмийн амьдралд оролцож байгаа юм бэ гэдгийг тодорхойлох зорилготой байна. Тэгээд нэгдүгээр зүйл бол яг энэ Хүнийрхийн цагаан толгой гэдэг ном бол Хүнийрхийн зарчмыг таниулахад их сурвалж болно гэж тооцсон учраас одоо дэлхийн хаач байсан хүн байгаа газар хүний эрх яригдана, хүний эдлээ зохих эрх гэдэг бол түгээмэл шинжтэй гэдэг хамгийн ихний суурь зарчим байна. Тэгэхээр энэ универсал шинжтэй буюу энэ түгээмэл шинжтэй гэдэг нь хүн хаана л байгаа тэр дэлхийн өнцөг булан бүрд тэнгэр газар ус үл хамааран одоо хүний эрхийг ярина гэдэг агуулгаар бол энэ дэлхийн бөмбөрцөг дэлхийн улс орон ард түмнүүдийг бол илэрхийлэхийг зорьсон. Тэгээд яг ард түмнүүдийг илэрхийлэх нэг том хэв шинж юу ээж болох вэ гэд ярилцсны эцэст бол орон сууцсан дээр бол тохирсон байгаа. Тэгэхээр яг эргээ харах юм бол зөвхөн бид нар монголчууд дангаараа эсхий туурхтан биш тий эсхий туурхтан өөр угсаа гаргалтай хүмүүс байна. За мал майлдаг, мал аж ахуйгаас хамааралтай ард түмэн байна. За морь идэх соёлтой ард түмэн байна гэдээ харах юм бол бид нар дангаараа одоо нүүдэлчин ахуй соёл гэж ярихаас илүүтэйгээр бас өөр олон соёл байдгийг хүлээн зөвшөөрөхөд бол энэ чухал гэж эхний санааг гаргаж ирж байгаа юм. За дараа нь яригдчихэж байгаа зүйл маань юу юм бэ гэхээр дэлхийн улс орнуудад яг өөрийг нь илэрхийлсэн өөрийнх нь одоо түүх уламжлалтай холбоотой эд зүйл юу байна вэ гэдгийг таниулах зорилгоор яг улс орнуудын газар нутгийг яг энэ цагийн бүсэд хуваасан байдлаар ингээд харуулж байгаа. Тэгэхээр яг цагийн нийтлэг бүсдэр одоо аль улс байна? Тэр улс өөр юугаар онцлог вэ гэдэг. Тэгэх юм бол одоо Франц, Эвлийн цамхаг, Ялтын хаалга, Бяцлаг, Сахалч гэдэг юм уу. За хойд
Европын улс орнуудын хувьд бол викингийн соёл ч гэдэг юм уу ингээд өөр өөрсдийн улс орнуудын энэ соёлын илэрхийлэл, ялангуяа соёлын олон янзт байдал, соёлын илэрхийллийг бол харуулахыг бол зорьсон. За номын зүйлийг ингээд харах юм бол яг нөгөө маш урт мэрэгжлийн албан одоо юм олон улсын баримтч дээрх энэ зүйл заалтыг бол их хурангуйлж, товчилж аль болох ойлгомжтой байдлаар хүүхдэд таниулахын тулд бол ийм товч байдлаар тайлбарсан байгаа. За тэгээд товч байдлаар тайлбарлахын зэрэгцээгээр яг нүүбийн 6 хэлээр бол хөрвүүлж бэлдсэн. Тэгэхээр агуулгын хувьд бол зургийг үзээд зургаас үйл явдлыг харахын зэрэгцээгээр бас бичиг үсэг сурахтаа мөн гадаад хэл үзэхдээ энэ номыг их сурж болгож ашиглах бүрэн боломжтой байна. За жишээлх юм бол одоо амьд явах хэрэгтэй холбоотой цаазрах ялын эсрэг агуулга байлаа гэж бодоход одоо дэлхийн түүхтэр Францын түүхтэр гардаг гильотин үе. Тэгэхээр яагаад гильотин буруу юм бэ? Яагаад хүнийг хөнөөх буруу юм бэ гэдгийг энэ зургаас хараад хүүхэд гайхаж асууна. Яагаад гэж. Тэгвэл яг үүнд томчууд бэлэн байх. Тухайн хүүхдийн зүгээс ч гэсэндээ хожим түүх хичээл үзэхдээ тэр Францын хувьсгал за үү олноор одоо гильотин ашиглаж хүмүүсийг цаазж исэн хүртэл түүхийн элементийг бол мэдэх бүрэн боломжтой. За үүний зэрэгцээр гадаад хэл сурахтаа бас үгийн сан одоо агуулгыг таньж болно. За тэгээд ярианы хэлээр гэхээс илүүтэйгээр хүүхдэд өөрт нь багаас нь та гэж хүндэтгэлтэй харьцах, та гэж авгаалах гэдэг бол яг өөрийг нь багаас нь хүндэтгэлж байгаа тухай ойлголт. Тэгэхээр нийгмийн амьдралд идэвхтэй оролцсон чи бол өөрөө шийдвэр гаргадаг хувь хүн шүү гэж бол урамшуй зоригжуулж хөгжүүлэхэд нь бол энэ бол тустай байгаа юм. За үүний зэрэгцээгээр яг энэ дүр маань бол өөрөө яг хүн энэ дэлхий дээр хүн гэдэг бодгалыг олж төрөөд ямар ихийг баталгаатай идэх ёстой гэсэн тэр бүх зүйлийг одоо ингээм амьдралтай холбоотойгоор ингээд өсөж туулахтаа бол яг ингээд өөртөө уялдуулаад төсөөлөд дүрслээд харах бүрэн боломжтой. За жишээлбэл одоо юу гэдгийг хэнийгч хүчээр албатан гэрлүүлж болохгүй тий. Одоо энэ бол буруу юм а гэдэг ойлголтыг бол ингээд зурган дээр таниулж мөн цаашд өөрөө дэлгэрүүлээд ингээ үзэх. За тэгээд үгийн сангаараа хүртэл ингээд эрх чөлөө, аюулгүй байдал, гэрлэх гэдэг ойлголтуудыг мэдээ явж байгаа дүр зураг байна. За тэгээд цаашаа ингээ харах юм бол зургийн илэрхийлэл нь бол олон янзт байдлыг харуулж байгаа. Ан амьтны ертөнцид хүртэл олон янзын биологийн төрөл зүйл байдагтай нэг адил хүн ч гэсэндээ төрөл бүрийн бие галбар харагдах байдал мөн бусдаас ялгарх онцлогтой шүү. Тэрийг нь хүлэмжшөөрөө гэдэг ойлголтыг багаас нь ойн тоонд нь үзүүлэхийн тулд энэ ялгаатай байдлыг бол таниулж байгаа. Энэ маань бол өөрөө цаана би өмнө ярианда дурдсан тэр эргэтгэж байх, ялгарлан гадуурхгүй байх гэдэг зарчимтай бол шууд уялдана. За тэгээд яг нөгөө төгөмөл тунхаглын 30 зүйл залттай холбоотой эрхүүдийг яг ингээд яг өөрөө юу хийх вэ? Өөрөө энийг яаж харж болох вэ гэдэг дээр нь бол ингээд тайлбарлаад явцсан байгааг бол та бүхэн дэлгэцээс харж байна. За сурч боловсрох эрх гэхэд бол яг яагаад цэцэрлэгт явж байгаа юм? За яагаад төлбөргүй байх хэвээр юм? Тэг яагаад энэ маань одоо өөрт нь зориулж байгаа юм гэдгийг нь бол ингээд таниулахын тулд бол маш урт нуршуу зүй залтыг бол ингээд товчоор таниулж ойлгуулж байгаа. За тэгээд боловсрал гэж аваад үзэхэд яг хүүхэд бүрийн суралцах арга барил өөр, хүүхэд бүрийн потенциал өөр гэж болно. Тэгвэл тухайн хүнийг одоо суралцахад нь бүхэл талаар дэмжих, ур чадрыг нь хөгжүүлэх энэ тэргүүний үүрэг бол одоо боловсролын байгууллагад байгаа. Тэгэхээр боловсролын байгууллага хүн бүрийг нэг хэвийн болгож хайрцаглах гэхээс илүүтэйгээр тухайн хүнийг одоо өсөж дэвжих, өөрийнхөө ур чадрыг хөгжүүлэх, өөрийгөө авьяас бэлгээ илүү хурцлан тоолгон гаргаж ирэхэд бол тустай байх юм а гэдг нь бол ингээд олон янз ялгаатай байдлаар нь багаас нь таньж ойлгуулахад хэрэгтэй. За тэгээд зургуудыг ингээд та бүхэн дэлгэрэнгүй харах юм бол цаана дандаа яг хүүхэд яагаад гэж асуух зүйлс байгаад байгаа. Жишээлбэл шашны эрх чөлөөтэй холбоотой заалтан дээр бол ингээд олон шашин байдаг юм байна. Шашны зан үйл бол өөр өөр байдаг юм байна. Хүний итгэл үнэмшил янз бүр байдаг юм байна гэдгийг энэ зургаар тайлбарч болно. Жишээлбэл тагтааны хүзүүнд загалмаа байна. За
пингвин шувуу бол одоо исламын мөргөлтний малгай өмссөн байна. За шар шувуу ирэх барьцсан байна. За хэрэг гартаа одоо нөгөө тоорын алх барьцсан байна. Тэгэхээр нөгөө хойд Европын түүхэнд байгаа Тоор, Одины хүү бол аян цахилгааны бурхан. За Тоор одоо аян цахилгааны бурхан бол түүний аав Один одоо хорвоо ертөнцийн явдлыг таних тулд хэрэг явуулж хүний сайн мөгдүүлдэг байсан гэдэг ийм жишээ байх жишээтэй үлгэр домгийн. За манайд ч гэсэндээ хэрээтэй холбоотой хэрээгээр газар таниулдаг, юу болж байгааг мэдүүлэх зорилгоор ашигладаг гэдэг үлгэр домогт гардаг жишээ байдаг. Тэгээ мөрөглийн хувьд бол паган буюу одоо онгоц шүтлэгтэй одоо үеийн одоо ийм ялгаатай байдлуудыг харах бүрэн боломжтой. За тэгээд санал хураалт гэдэг бол яг энэ арчлын санал хураалтанд нь нууц ээлжид гэдэг ойлголтыг ингээ багаас нь энэ нэр томьёог таниуж ойлгуулах. Тэгээ яагаад ийм байгаа юм гэдгийг нь хэлэхэд нь одоо нас ингээ багаас нь яагаад гэж асуухт нь бол одоо энэ зураг болон тайлбарууд бол бүгд хоорондоо уялдаа холбоотой явж байна гэж бол харах бүрэн боломжтой. За тэгээд би өмнө ярианд дурдсанчлан энэ номон дээрх байгаа энэ газрын зураг бол зүгээр нэг газрын зураг биш, нөгөө цагийн бүсээр хуваарлагдсан байдаг учраас зөвхөн соёлын ялгаатай илэрхийлэлээс гадна олон янз байдлыг агуулсан байхаас гадна бас энэ нөгөө дэлхийн бөмбөрцгийг цагийн бүс хуваадаг цагийн бүсээс хамаарат бас манай Монгол улс ч гэсэндээ энэ алс байгаа газар утга бол ингээд цагийн зурагтай байдаг юм а гэдгийг нь бол харж болж байгаа. За цэнхэр шувуу бол ухта нөгөө олон ард түмний дунд бол ингээд аз жаргалыг илэрхийлдэг, аз жаргалын төлөөх одоо эрэл хайгуулыг бол ингээд цэнхэр шувуугаар илэрхийлж уран бүтээл дүрссэн байдаг. Мөн дэлхийд дахинд хүний эрх гээд илэрхийлье гэхэд яг ингээд нэгдсэн байдлаар ингээд хүний эрх гэдэг ойлголтыг илэрхийлдэг лого алгаа. Бусад одоо инх тайван гэхэд бол ингээд одоо тагтаач гэдэг юм уу, одоо дугуй дотор зураас татсан дүрс ч гэдэг юм уу байдаг бол яг инх тайван гэдэгтэй адилхан хүний эрх гэдгийг одоо шууд дүүцдэг тийм лого байхгүй байна гэдэг дэлхийд дахинд хэдэн жилийн өмнө уралдаан зарлаад тэгээ энэ хүний эрхийн лого уралдааны бүтээлийн үр дүнд бол энийг шалгаруулсан байна. Нэг талдаа бол хүний сарвууг илэрхийлж байгаа, нөгөө талдаа тагтааг илэрхийлж байгаа. Тэгээд энэ нь бол дэлхийд дахинд одоо хүний эрхийг илэрхийлэх ямар нэгэн үйл ажиллагаа хүний эрхтэй холбоотой байвал та бүхэн үүнийг хүний эрх гэдэг агуулгыг дүрслэхдээ илэрхийлж болно гэд ингээд тэр уралдаанд ирсэн бүтээлээс шалгаруулад энийг бол ингээд дэлхийд дахинд ашигладаг болсон юм асуулт байна. Тэгэхээр энэ номын агуулга бол зөвхөн гол дүр цэнхэр шоу гэхээсээ гадна бас энэ хүндрэлтний төгөөмөл үндсүүлийг бэхжүүлэхэд бас хүүхдэд ийм агуулга байж болох юм байна гэдэг нюансаар зураачтайгаа хамт тэрийг бэлдсэн. За миний танилцуулах зүйл үүгээр дуусчин. Та бүхнээс лавлах, тодруулах, миний ярьсан зүйлтэй холбоотой асууж лавлах зүйл байгаа болов уу? Яг номын санчтын хувьд бол хүүхдийн төв номын сан дээр нэг 10 ширхэг ном байгаа. Тэгэхээр та бүхэн үзэж танилцаад нас насны онцлогтод тооруулсан байдлаар ашиглаж болно. Жишээлбэл энэ сайн ярил цэцэрлэгийн ахлах ангийнхнаас эхлээд зургийг нь үзүүлж таниулаад ашиглаж болно. За бага ангид нэгдүгээр ангид ороод ирлээ гэхэд нь бичиг үсэг цаахтаа давхар яг зургийг үзүүлж үйл явдлыг ярихаас гадна бас бичиг үсэг сурж байгаа хүүхдүүдэд бол энгийн өгүүлбэрээр хавсарсан нийлмэл өгүүлбэрийг гэхээс илүүтэйгээр энгийн өгүүлбэрээр нөхцөл байдлыг таниулж ойлгуулахад бол тустай. За тэгээд цаашлах юм бол одоо иргэний боловсрол, газар зүй, нийгэм гээд бусад хичээлүүд дээр ч гэсэндээ шаардлагатай нэр томьёонуудыг хилцүүлэг хийх, асуудлыг хөндөж гаргах, энэ нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Эсвэл ийм асуудал байвал яах вэ гэдэг дээр нь бол ингээд сургалтын хэрэглэгдэхүүн байдлаар ашиглах бол бүрэн боломжтой. Тэгээд гадаад хэл сурч үзлээч гэхэд бол ямар ч байсан нэг анхан шатны үгийн сангийн нөөцийг бүрдүүлэхэд ч гэсэндээ энэ бол нэлээд хэрэг болох байх гэж бодож байгаа юм. Тэгээд нүбийн 6 англи гэдэг бол одоо хаач ямар ч улсад байсан одоо дипломат харилцаа, карьер хөөх, ажилд сурахад хүртэл бол тухайн хүүхдэд бол
хөрс суурь болчихно гэж бол харж байгаа. Тэгээ манай өмнөд хөрш, хойд хөрш, манай түүхэн их сурвалжтай холбоотой олон бүтээл байгааг бол их хэл дээр үзэх бүрэн боломжтой. За тэгээ Монголын эзэнт гүрний түүхийг харъя гэвэл араб хэл бол амин чухал. За тэгээд англи, франц хэл бол угаасаа олон улсын харилцаа болон дипломат ёсонд бол чухал хэл тооцогдож байгаа. Тэгээд испани хэл гэдэг бол Америкт хэрэгжилж байгаа англи хэлний араас хоёрт ордог. Тэгээд дэлхийн өнцөг бүлэн бүрд испани хэлтэн одоо Японд хүртэл Бразилуудын үр сад байдаг учраас одоо испани хэлээр Японд багтаа хүртэл ашиглах бүрэн боломжтой гэдэг энэ нүүбийн 6 хэлийг бол дараа нь ч гэсэндээ ашиглах боломжтой. Тэгэхээр үндсэндээ 5-аас 12 настай хүүхдийн хувьд бол энийг ингээд ашиглах, их сурж болгож хэрэглэх боломж бол байгаа. Тэгээд нөгөө гадаад хэлийг хэдвэр ангиас үзэхээс хамаарат бас энийг давхар аа, хэл анхан шатны хэл сурж байгаа хүүхдүүдэд бас ашиглах боломжтой их сурж болгож харж байгаа. Та бүхний зүгээс асуувал алгах зүйл байна уу? За, буяагийн зүгээс гоё мэдээлэл байна гинэ. За, тэгээ та бүхэн өөрсдийн ажилдаа мөн бүгдийн суралцах үйл явцыг дэмжихтэй нэг бол номын сангийн үйл ажиллагаа эрхлэхтэй ч гэсэндээ энэ түүнийхэн цагаан толгой гэдэг номыг ашиглах бүрэн боломжтой. Бас шаардлагатай гэвэл уншигчдын дунд, суралцагчдын дунд хүртэл бас хүний эрхтэй холбоотой ойлголтыг таниулъя гэвэл ашиглаж болно. Тэгээд хүсэлтийн хүлээн авч мэдээлэл сонссон та бүхэнд талархаж байна. Тэгээд дараа дахин баяртай уулзцаая. Баярлалаа.